гомдоод байна. Гомдол өөрийг сони юм л да тий. Хүндлэл үзэгдэхээ байсан цагт гомдол төрж идэг юм. Ямар ч үеж болно шүү дээ. Юунд ч гомдсон гэж болно шүү дээ. Хүнд гомдсон байж болно тий. Нэг үл одоо ямар нэгэн шийдвэрт гомдсон байж болно тий. Хизүү гэж байна. Ингээ ойлгоход гомдно гэдэг чинь. Тэгээ ингээ ойлгох гол хийж. Тэгээ энэ сүүлийн үед энэ захин дээр явж байгаа энэ яг одоо болж байгаа асуудал гэдэг чинь. Гэтэ энийг хийн яриулж байгаа. Нөхцөл байдал яриулаад шүү дээ. Нөхцөл байдал гэдэг шүү дээ. Энийг би мэдэхгүй гэж байна. Мэдэхгүй зүйл. Гэхдээ нөхцөл байдал үнийг яриулж байгаа. Гэтэ хийн хэлүүлж байгаа юм гэж. Далд ухамсар хэлүүлж байгаа байхгүй. Далд ухамсар гэдэг шүү дээ. Амар гэж. Амар гомдож байгаа байхгүй. Тэгээ ингээд олон нийт маань амь хөгжлийн талаар аимшигтай шүүх хурлын талаар ч гэдэг юм аимшигтай зүйл ярьж байна те. Хэцүү гэдэг чинь те. Хүний алаг үр одоо амьдрал мах цусны тасархай тэгээ одоо үндсэндээ 16 нас хүртлээ гэдэг чинь тэр чинь ээж аавда маш том дурсан төлтөөсөн ийм одоо хайр байж байна. Тэгээ тэр хүчээр ингээд амийн хохироосон ийм үйл явдлалсан басамжлан доримжилсан ямар нэгэн сав суулганд хийсэн зураг хүргийг авсан аимшигтай зураг бичлэг яриа. Тэгээ энэ олон нийт маань гомдсон шүү дээ. Гомдсон байна. Би бас энэ дээр бас гомдсон биш үү мэдсэн чинь. Олон хэлж шүү дээ. Гомдсон гэдгээ мэдэхгүй гэж зүгээр. Гомдсон гэдгээ мэдэхгүй байгаа. Тэгээ зөв юм уу буруу юм уу гэх. Тэгээ тэрийг шүүж байгаа шийдвэр шүүх прокурор өөр юу гэдгийг мэдэхгүй гэж. Тэгсэн мөртлөө зөв улс орны хувьд гэдэг юм те. Үндсэн хуулиндаа бүр баталгаатай идэх хэрэг гэдэг шүү дээ. Хүний эрхийн хамгийн одоо анхны заалт гэж байна. Тэ. 16-гийн 1 гэвэдэг хөө. Амьд явах хэрэгтэй гэж байгаа юм. Аимшигтай баталгаатай гэдэг байна. Энэ баталгаатай ирэх юм аа. Тэг хүний амь нас гэдэг чинь одоо ямар баталгаа вэ? Одоо ирээдүй гэж байна. Ирээдүй болсон энэ үр хүүхэд маргааш хэний хаалгыг ийм мэдээ тодорхойлох юм. Аимшигтай гэдэг чинь. Тэг хамгийн гол нь алуурчд гэдэг шүү дээ. Цагаатсан гэдэг шүү дээ. Би хэлээгүй гэдэг шүү дээ. Би хэлээгүй гэж. Би яриагүй гэдэг шүү дээ. Шүүх танхим ярьж байгаа шүү дээ. Тэ. Энэ гомдсон шүү дээ. Гомдсон шүү дээ. Би бас гомдсон шүү дээ. Аимшигтай байхгүй. Тэгээ гол нь онцлог гэдэг шүү дээ. Онцлог нөхцөл байдал гэдэг шүү дээ. Өнөөдөр энэ 3 сая хүний хувьд зүгээр хаалга гэдэг шүү дээ. Бүгдийг ижлэхэн хаалгатай байхгүй. Ижлэхэн хаалгатай. Тэгээ энэ мэдээ ирээдүйд хэнийг хэн тогшхийг мэдэхгүй гэдэг шүү дээ. Тэ мэдэхгүй гэж шүү дээ. Тэгээ би энэ үндсэн хууль мөл гэдэг. Би энийг ямар зохиосон биш. Би энийг баталсан биш мэдэхгүй гэж байна. Тэ. Энэ одоо мөн ч юм уу худлаа ч юм уу тэ. Одоо баталгаа гэдэг. Юуны баталгаа юм бүү мэдэж шүү дээ. Амьд явах хэрэгтэй гэдэг шүү дээ. Эрхтэй гэдэг шүү дээ. Эрхтэй мэдэхгүй гэж шүү дээ. Сонин гэж шүү дээ. Тэгээ хүний гомдол гэдэг шүү дээ. Тэгээ амиа хөргөчийн ээж нь болохоор тэр 14 минутын бичлэгийг олон нийтэд үзүүлээч л гэдэг ийм хүсэж байгаа юм. Би үсээгүй гэдэг шүү дээ. Би шаардаагүй гэдэг шүү дээ. Амиа хөргөчийн ээж нь гэдэг шүү дээ. Хамгийн гомдолтой хүн шаардж шүү дээ. Би бол
3 хүүхэдтэй аав хүн. Би ээж хүн биш. Одоо тэр ээжийн гомдлыг, тэр цөхрлийг, харамслыг би ойлгохгүй байна. Мэдэхгүй. Гэхдээ би мэдэрч байна гэдэг чинь би. Тэр зүйлийг мэдэрч байна гэж. Тэгээ би энэ гомдлыг хуваалцчих. Уурч нь унтаж чадсангүй шүү дээ. Тэр бичлэг янз янзын юмыг хараад зураг хөрг. Унтаж чадахгүй шүү дээ. Амармаар байна шүү дээ. Тэ? Тайван баймар шүү дээ. Хэцүү гэдэг шүү дээ. Энийг ойлгохгүй гэдэг шүү дээ. Та нар бүр ойлгохгүй гэж. Та нар гомдцсон гэдгээ ойлгохгүй гэж. Бүгд гомдцсон баг. Гэхдээ муу юмд сайн зүйлд ч гэсэн тэр зүйл байж л байдаг шүү дээ. Ирэх ашиг гэдэг шүү дээ. Ирэх ашиг. Ирэх ашиг гэдэг шүү дээ. Нөхцөл байдалд уялдсан ирэх ашиг гэж байна шүү дээ. Ирэх гэдэг шүү дээ. Ашиг гэдэг шүү дээ. Мэдхгүй гэдэг шүү дээ. Гэхдээ мэднэ гэдэг шүү дээ. Тэгээ эн чи юу юм бэ? Шудраг бус явдал гэдэг шүү дээ. Тэ шудраг бус явдлаа. Би одоо зүгээр олон улсын энэ ардчилсан шүүх засаглалынхны одоо иймэрхүү гэмт хэрэгүүдэд төсөөтэй ийм гэмт үйлдэлүүдэд хэрхэн одоо арга хэмжээ авч зүгээр өөрийнхөө хэмжээнд судлалаа гэж байна. Тэгээ би ингээд энэ шийдвэрийг харж байна. Энэ үл өөр гэдэг шүү дээ. Өөр вэ гэдэг шүү дээ. Олон улсад хандах юм бол нотлогоо гэдэг шүү дээ. Олон улсад энэ одоо хэрэг явдлыг хандах нь энэ одоо шийдвэрүүд гэдэг юм. Энэ хандлага гэдэг юм. Энэ ч өөрөө нотлогоо гэдэг шүү дээ. Амар гэдэг шүү дээ. Хэцүү. Амар гэдэг шүү дээ. Ойлгохгүй гэдэг шүү дээ. Тэгээ энэ яг энэ талаар үжил бодлоо илэрхийлж байгаа хүмүүс маш олон байна. Маш олон байна. Гомдсон байна шүү дээ. Тэ. Гомдсон гэдгээ ихтэй мэдэхгүй байж шүү дээ. Айцтай байхгүй. Айцтай. Айцаар бүх зүйлийг даван туулах боломжгүй гэж шүү дээ. Төвчээрэлж мөн адил даван туулах боломжгүй гэж шүү дээ. Тэ. Болно. Үүнийг эргчлөөтэйгөр шударгаар даван туулах боломж бий гэж байна шүү дээ. Энийг ямар ч бурхан шийдэхгүй гэдэг шүү дээ. Ямар ч залбирал орлохгүй гэдэг шүү дээ. Би мэдчихэе гэдэг шүү дээ. Тэ. Үүнийг яаж шийдэх юм? Гэхдээ би мэдэхгүй гэж шүү дээ. Ямар ч байсан гэж. Бид бүхний чимээгүй өнгөрүүлсэн тэр ам цаг хугацаа энэ зүйлийг баг дэмжиж байгаа юм шиг надад санагдаж байгаа юм. Тийм мэдрэмж авч байна. Чимээгүй байна гэдэг бол энэ одоо алуурчдыг дэмжиж байгаа юм шиг ойлгогдно гэж. Мэдэхгүй гэж.